Сайн байцгаана уу? Намайг Баасан Жаргал гэдэг. Би Солонгост амьдардаг. Би нүүрэндээ юм дургүй юм бол байхгүй сэтгэл хангалуун явдаг. Гэхдээ сарын өмнөөс хамраа янзлуулах тийм сэтэл төрөөд тэгээд наанатай холбогдсон байгаа. Фэйсбүүкээр хүмүүс их хамрын хагалгаа хийлгээд хамар их гоё болсон болохоор янзлуулахар шийдсэн. Хагалгын дараа хэр өвдөх бол санаа зовж. Надын хамарт хүмүүс их атаархдаг өндөр хамартай гээд чи юу яриад байгаа юм? Би хамрын янзлуулаг багч чи яах хамрын янзлуулж яах гэдэг юм. Миний хамар бол яг өнжөө болохоор ерөнхийдөө дээшгээ огсохроо явал зүгээр. Тэгээ хин нэгний дөөрөхгүй яг надын царай төрхөн таагаад тэгэл авах. Наанаг би фэйсбүүкээс ихвчлэн хардаг байсан. Тэгээ найзуудаасаа сонсдог байсан. Тэгээ наанаг ер нь гоо сайхны хагалгаагаар дайжгүй гэж сонссон учраас би сонгосон байгаа. Зургийг авахудаа Instagram-ыг фороор хийх багт. За тэгвэл би одоо эмчтэй болсон өвлгөө авахаар явлаа. Жохон байж байгаа дахиад уулзъя. 이 사람 누구나 약간씩 비대칭은 있지만 보면 코끝하고 여기 턱끝하고 약간 차이가 나지, 그죠? 이런 경우에는 어떻게 수술하더라도 이 약간씩의 이런 차이는 생깁니다. 특히 옆에서 보면 코가 너무 길어요. 너무 처져 있죠. 이런 긴 코를 교정할 때는 연고를 사용해서 이 처진 코끝을 높여주고, 그 다음에 여기 뼈 살짝 튀어나온 거, 요 매부리 살짝 깎아주고, 코끝 높이에 맞춰서 요 실리콘 보형물이 자연스럽게 살짝 들어가고, 그 다음에 이 퍼진 코뼈 이게 살짝 모아지면서 코가 좀 덜 이어져 보이게 코뼈 옆에 살짝 좀 바로 잡아주고. 그래요. 제가 마스크 좀 내려볼게요. Эмчийн зөвлөгөө маш ойлгомжтой байсан. Тэгээд янз бүрийн хүн дөрөө гэж бодсонгүй зөвхөн миний нүр төрөнд таарсан хамар л бий болгож өгөөч л гэж хэлсэн байна. Тэг. Энэ хагалгаанд орох байгаа учраас юм сандарч байна. Хагалгааны дараа яах вэ гэж яаж байна. Эмчтэй хандаж хэлэхэд миний хагалгааг хамжилттай сайн хийж өгөөсэй л гэж хүсье да. За хагалгааны цаг болсон учраас одоо хагалгаан руу явлаа. Жохон байж байгаа хагалгааны дараа уулзцгаая. За одоо хагалгаанд орлоо. Хагалгаан дээр уулзцгаая. Хагалгаан амжилттай болох бай. Баярлалаа. Хагалгааны дараа би айгүй хурдан юу сэргсэн баг. Тэг. Яагаад сэргсэн бэ гэж амар ам цангаад өвдөлтөө гайвбайсан. Тэгэл би гэртээ ганцаар очсон шүү дээ. Хаалганы дараа эхний 3 хоног бол би гэртээсэн амар хавдартай байсан болохоор тэгээ 4 хоногоос нь ерөнхийдөө хавдар буугаад надад ч хөрлөг байхгүйсэн шүү дээ. Тэгээ хавдар 4 хоногоос ерөнхийдөө бүр буугаад тэгээд завирг болонгууд энэ өдрөөр найзууд захиргаа явж орон хоол, айлын хоол уудсан байгаа. Хоол хийгээд айгүй хэцээсэн болохоор. Тэг. За ингээд хэсэг хугацааны дараа уулзцгаая. Миний хамар тэр үед их энэ хавдар нь буугаад илүү гоё болцсон байх байхаа. Тэр үед уулзцгаая.